Та ямар бүлгийн цустай вэ? 4 төрлийн цусны бүлэг байдаг бөгөөд цусны төрлөөр шалтгаалаад зан чанар өөр байдаг гинэ. Үнэхээр таардаг юм болов уу? Одон орны 6-аар мэргэлий гэвэл 12 төрөл хуваагдаж янз бүрийн үр дүн гардаг боловч цусны бүлгээр гэвэл ердөө 4 төрөл. Гэхдээ цусны бүлгээр үзэхэд гайхмаар таардаг их яраа байдаг юм байна лээ. За ингээд бүгдээрээ цусны бүлгээ шалгаж үзье. А буюу 2 дугаар бүлгийн цустай бол ямар байдаг вэ? А төрлийн цустай хүмүүс ерөнхийдөө их дулаан, сайхан сэтгэлтэй, уурлна гэж бараг байхгүй. Харин үнэхээр уурлах юм бол маш аймаар байдаг. Үннээсээ уурлах үедээ өөрийгөө ч дийлж чадгаа болтол уурлаж уцаарладаг. Гэхдээ жоохон бухимдалтай байх үедээ дууга хураачдаг талтай. А төрлийн цустай хүн таалагдсан хүндээ жаахан эвгүй үг хэлдэгч юм уу зохих хариуг нь өгөх хандлагатай байдаг. Гэхдээ тийм байдлаар харьцсан ч ойлгож уучлалдаг хүн сэтгэлийнхээ гүнээс дуртай байдаг. Ойр хавьд нь энэ айгүй шогч гэдэг үг сонсохороо намайг хэлээд байгаа юм болов уу гэж догдолдог ч юм уу. Үнэн санаагаа хэлэхдээ тааруухан бөгөөд өөрөө хэрэггүй гэж мэдвэл дугаахан холддог талтай. Харилцагчтай өөрийн санаагаа илэрхийлэхдээ маруухан бөгөөд нэмэлт тайлбар хийн тодруулж ярьсаар байгаад бүр ойлгомжгүй болгох үеч бий. Үндэ би сэтгэл тааруухан байсан ч ердийн шигэ байх гэж оролддогч бүрэн дүрэн нуух боломжгүй байдаг. Тэр байдлыг анзаарсан хүн бол таныг жинхэнэ ойлгодог хүн юм аа. Хэн нэгний төлөө хичээж өөрийгөө золиослох хайр байдагч дургүй хүнээ бол нэлээд үзен яддаг. Наад захын суртахуунгүй хүнтэй жаахан ч холбогдохыг хүсдэггүй. А төрлийн цустай хүн стресс хоримтлагдахдаа амархан тул өвчин тусах хандлага өндөр байдаг. Мөн зүрхний өвчин болон артериосклероз зэрэгс болгоомжтой байгаарай. Б буюу 3 дугаар бүлгийн цустай бол ямар байдаг вэ? За зүгээр гэсэн үндсэн философитой Б бүлгийнхэн гайхалтай төвлөрөх чадвартай бөгөөд заримдаа бүх зүйл төвөгтэй санагддаг. Дотн биш хүнтэй сайхан харьцдагч дотны хүндээ хамаагүй харьцдаг. Дотн болох тусам ширүүн харьцдаг бөгөөд эсрэгээрээ тэр нь Б төрөлхний хайрын илэрхийлэл юм аа. Ганцаараа байх үеэ чухалчилдагч найзгүй байх нь төвчийн аргагүй хэцүү гэж мэдрэгддэг. Хитрхи дотн харилцаанд тааруухан бөгөөд хэрвээ тийм болвол зүгтах шинжтэй байдаг. Завтай байх дургүй, байнга л ямар нэг зүйл хийхгүй бол тогтож чаддаггүй. Сонирхолтой нь энгийн зүйлийг хийх дуртай ба санаачлан хийдэгч удахгүй залхацдаг. Энэ мэдрэмжийг Б төрлийнхнээс өөр хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Б төрлийн хүмүүс хувь хүний шинж гэх үгээр хүмүүсийг дүгнэх гэдэг бөгөөд хувь хүний шинж гэдэг нь Б төрлийнхэнд магтаалын үгтэй адилаа. Долгион таарахгүй орчин мэдэрдэггүй хүнтэй хамт байхдаа стресстэй талтай. Хурдан залхахдаг Б төрөлч гэсэн төвчээрийн тал дээр нэлээд хүчтэй шин чанартай. Төвчээд эцэст нь дэлбэрдэг тал олон байдаг. Б төрлийнхэн халдвар авахдаа хурдан байдаг тул ханиад том уу элбэгтэй үед болгоомжтой байх нь чухлаа. Уушигны хатгаа борин хийд тусахтаа амархан учир өдөр бүрийн эрүүл ахуйтай анхаарах нь зүйтэй. AB буюу 4-р бүлгийн цустай бол ямар байдаг вэ? Үн сэтгэлээ ил гаргадгүй AB бүлэг яг тийм ийм гэж хэлэхэд амаргүй. Зүрхтлийн хамгаалал өндөртэй. Дуртай болсон харилцагчдаа сэтгэлээ нэдэгч тийм хүн ховортол эрхэмлэн харцдаг бөгөөд тэр хүнтэйгээ хамааралтай байхыг хүсдэг. Харилцагчдаа ширүүн үг хэлэх тохиолдол олон байдаг ч гэхдээ энэ нь заавал хорон муу санаалж хэлсэн үг биш байдаг. Гэвч үнэхээр сайн хүн юм а гэж мэдэрсэн хүнийхээ өмнө хэлэх үггүй болдог. AB төрлийнхэн бусдын нөлөөнд автахгүй өөрийнхөө байх дуртай. Хайр сэтгэлийн хувьд харилцан эрхтгийгч байдлыг эрхэмлдэг. Тул бие даасан насан туршидчдын хайрыг хүсэмжилдэг. Түүнд найдах юм бол маш их дарамтыг мэдэрдэг талтай. Гэвч хайр сэтгэлийн хувьд маш нухацтай ханддаг бөгөөд яг өөрийнхөө мөрөөдөл болсон хүнийг л хайдаг учраас харилцагчаа олохдоо цаг хугацаа нэлээд зарцуулдаг. AB төрлийн цустай хүн дархлаас сул байдаг шинжтэй учир халдвар төвшнөөс болгоомжил тархаж буй ханиад томноос сэргийлэх нь сайн. Мөн зүрхний өвчин тусахтаа хурдан байж болзошгүй тул эрүүл мэндийн шинжилгээнд тогтсон хугацаанд хамрагдаж байх нь зөвөө.
О буюу 1-р бүлгийн цустай бол ямар байдаг вэ? Дуртай хүнээ маш эрхэмлдэг О төрлийн цустай хүн өөрийг нь хэрэгтэй гэж боддог хүнээс хизээж урвдаггүй. Гэвч өөрийгөө хэрэггүй гэж мэдэрвэл амархан зайгаа барьдаг. Он ба офын харьцаа маш тодорхой байдаг бөгөөд халж хөрөхтэй амархан байдаг. Дурлаж донтсон зүйлээ сайдар судалж мэргэжлийн хэмжээний мэдлэгтэй болчих жишээтэй. Хүнд ямар нэгэн зүйлийг тайлбарлахдаа аялга үгийг их хэрэглэх талтай. Залхвал түүнийгээ бүрэн мартах О төрөл бөгөөд элен далангүй зантай. Үндэ жаахан бусдаа харьцуулах хатаархуу шинж байдаг ч түүнийгээ нуухыг хичээдэг. Мөн сэтгэл нь шархалсан ч хэвэн байгаа мэд дүр эсэгдэг төвчээртэй шин чанартай. Хүнийг ангилахдаа дуртай дургуугаар нь бус, харьцахад амаргүйгээр нь ялгах дуртай. О төрөл нь альч цусын төрлөөс илүү дархлаа сайтай байдаг учраас ханаа төрхөнд бага байдаг. Атаархмаар юм аа. Гэхдээ ходоод гэж султай байх магадaltaй учраас ходоод гэдсний өрслөөс болгоомжлоорой. За ямар байсан бэ? Таны цусны төрөл шинж чанартай чинь таарсан уу? Цусны төрлөөс шалтгаалаад тусах магадaltaй өвчин хүртэл өөр байдаг нь тун гайхмаар санагдлаа. Орчуулан хүргэлээ, анхаарал тавьсанд баярлалаа. Хэрэгтэй хүнд нь түгээгээрэй.